За бүгдэнд өдрийн мэнд хэдийгээр өнөөдөр бид нэр зөвхөн үндсэн хуулийн цэцгийн 3 дахь дүгнэлтийн асуудлыг ярьж байгаа ч гэсэн бид нар сонгуулийн тухай хуулийг заавал ярих ёстой. Ягаад гэвэл сонгуулийн тухай хуулийн 48-ийн 1-р 1-ийн 1-т өнөөдрийн хүртэл буюу сонгуулийн тухайн жил буюу 2028 оны 1 сарын 1 хүртэл мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлтөө үнээр бараа материал тараах, нийтийг хамарсан биеийн тамир уралдаан тэмцээн зохион байгуулах түүнийг ивент гэсэн энэ заалт одоо л хүчинтэй байгаа. Тийм учраас бас үндсэн хуулийн эцсийн дагуу энэ заалтыг бол тэгш ширхийн зарчмын дагуу энэ хуулийг хүчингүй болгох ёстой. Яагаад би энэ заалтыг яриад байна вэ гэхээр сүүлийн 2 сонгуулийн яг бэлэн мөнгөний гаралтаар бол тодорхой судалгаа хийж үзсэн. 2019 оны одоо эхний 6 сард гэх юм уу нийтдээ 156 тэрбум төгрөг бэлэн мөнгө яг арилжааны банкудаас бэлэн мөнгө хэлбэрээр гарч ирсэн бол сонгуулийн жил буюу 2020 онд 268 тэрбум төгрөгөж нэмэгдсэн. Энэ 268 нэр тэрбум төгрөгийн 88.9% зөвхөн сонгуулийн эхний 6 сард гарсан. Үлдсэн 11% үлдсэн 6 сард гарсан. Хэврээ тэгш байсан бол энэ дунджаар 20-30 тэрбум гарах байсан баг. Зам 2024 оны сонгуулийн жилтэй холбоотой ер нь сонгуулийн ээлж жилүүтэй холбоотой улсын цэвэнд хэл дандаа 20-25 байнга хэлж идэг. Энэ бол өөрөө яг одоо зүү тогтол болсон. Гэтэл 2024 оны эхний 6 сард 2024 он нийтдээ 302 тэрбум төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр арилжааны банкудаас гарсан бол эхний 6 сард 284 тэрбум төгрөг буюу нийт бэлэн мөнгөний гаргалтын 94.3% зөвхөн сонгуулийн саруудад буюу 7 сарын 1 хүртэл гарсан байна. Тэгэхээр энэ бол аливаа сонгуул өөрөө хэд их мөнгнөөс хамааралтай ийм сонгуул болцсон байгааг илтгэж байгаа. Энэ бол тоо баримтууд. Тэр би түрүү 17 оны улс төрийн намуудын санхүүжилтийн тухай ярихад бол энэ тоонуудыг тухайд Монгол банкнаас яг арилжааны банкудаас хэдийн хэмжээний төгрөг тухайн сонгуулийн жил бэлэн гарч ийнэ гэдэг. Энд бол гадаад валютын тухай огт дурддаг. Энэ зөвхөн үндэсний мөнгөнд төдөлсөн мөнгөнд дэвсгэртээр. Гэтэл 2020 онд сонгуулийн жил буюу эхний 6 сар гарсан нийт мөнгөнд тэмдэгт өөрөө тухайн жилийнхээ бэлэн гарсан мөнгөний 88.9%-ийг эзэлж байна гэдэг бол энэ бол сонгуул зориулсан мөнгө шүү. 2024 онд 302 тэрбум төгрөг гарсны 288 тэрбум төгрөг зөвхөн сонгуулийн сарууд гарсан энэ бас сонгуул зориулсан мөнгө. Тийм учраас бидний сонгуулийн тухай хуулийн 48-ийн 1-1 буюу одоо урт хүчин төгөлдөр байгаа бэлэн мөнгө тараах, эд зүйл тараах, хөнгөлөлтөө үнээр арга хэмжээ зохион байгуулах, гадаад дотоод аялуулах, урлагийн наадам түүнийг ивент гэсэн энэ заалтуудыг бас давхар өргөх ёстой. Би дахиад хэлье. Сонгуулийн жил нийт гардаг бэлэн мөнгөний эхний 6 сард нийтдээ 88.9-өөс 94% гардаг гэсэн. Үлдсэн 6% нь үлдсэн 6 сард хуваагдж гардаг бол энэ бүгдээрээ сонгуул зориулсан мөнгө учраас бид нар улс төрийн намын санхүүжилтийг ил тод болох ёстой. Сонгуулийн хандуудыг бас мөн ил тод болох ёстой. Улс төрийн намууд санхүүжилт авах хэрэгтэй ч компаниас хандуу авж байгаа бас нэг талаас лог гэж орчимгүй. Хувь хүн тухайн нийт дэвшигчид тухайн нам танд өгч болно. Энэ бол тухайн хүний хувийн үзэл бодол. Компани ашиг бол бизнесийн орлого олох ёстой болохоос хувийн үзэл бодлыг илэрхийлэхгүй. Тийм учраас бид энэ цаашдаа улс төрийн намын сонгуулийн тухай бол улс төрийн намын санхүүжилт энэ бэлэн мөнгөний хандив гаргалт дээр бас юм тодорхой хэмжээний заалтуудыг заавал оруулж өгөх хэрэгтэй. Ингэж бид нар шудраг сонгуул ярина. Ингэж бид нар тэгш хэрэг ярина. Ингэж бид нар сонгуулийн үр дүнг хөлөөж өрөх юм рүү орно. Тэгвэл бүгдээрээ ярьдаг. Маш их мөнгө гарч ийн, маш их сонгуул гарч ийн. Тэглүү яах юм чинь нийт 302 тэрбум төгрөг 288 тэрбум төгрөг зөвхөн сонгуулийн сарууд гар бэлэн мөнгөөр гараа явчихаар бид нар энийг ямар шудраг сонгуул болсон гэж үзэх юм бэ? Тэгэхээр та бүхэн энэ дээрээс анхаараарай. Энэ дээр би дахиад хэлье. Энэ бол зөвхөн үндэсний мөнгөнд тэмдэгт буюу төгрөөр гарсан тооцоо шүү. Валютын тооцоо энэ дээр байхгүй байгаа. Валютын тооцоогоос удахгүй та бүхэнд гарч танилцуулнаа. Баярлалаа.